Сайн байцгаана сонсогчдоо кино шиг амьдрал подкастынхаа дараагийн дугаарыг хүлээн авна уу. Анх удаа сонсож байгаа сонсогчдоо гэж хэлэхэд манай подкаст нь болсон бодит түүхүүд болон сонсогчдоос ирсэн захидлуудыг уншиж хүргэдэг сувг байгаа. Хэрв та би л энэ амьдралд болохгүй байна, бүтэхгүй байна, би л хар бараа амьдралыг туулж юм гэж бодож байгаа бол тантай адилхан бас зовлон туулж яваа. Хүнд хэцүүг даваад гарсныхаа дараа амьдралаас ямар том бэлэг шагналуудыг авсан бэ гэдгийг ойлгоод сонсоорой гэж хэлмээр байна. Тэгээд удахгүй 5 сарын 3-нд манай подкастыг 1 жилийн явуулах гэж байна. За нөгөө гэрлийн хурдаар гэдэг шиг л 1 жил өнгөрчээ. Тэгээд энэхүү хугацаанд намайг маш их уйлуулсан, шаналгасан нэгэн загтал ирсэн байгаа. Тэгээд тэрхүү загтлынхаа эзэнтэй би voice call хийж агаад яриад бичиж найруулсан байгаа шүү. Тэгээд энэхүү загтлыг эхлүүлцгээе. Сайн байцгаана уу? Би одоо 50 төгөж яваа. Европын нэгэн улсад амьдардаг эгэл жирийн эмэгтэй байна. Бүгдийг эхнээс нь бичих гэж хичээе. Би нэгэн аймгийн төвд ээж аав хоёр ахын хамтаар ам бүл тавуулан амьдардаг байлаа. Хүүхэд насндаа элбэг хангалуун байсан ч ээж аав хоёр маань нээлж нилээн уун. Найз нөхдөд ч тасралтгүй гэрт ирж уун. Тэр үед найз нөхөд гих ирчүүдээс нь болж хар бараанд дурсамж авсан юм. Дөнгөж ургаж буй хөхөнд минь хүрнэ. Согтуу тасарсан гэлтгүй хажуугаар ороод унтна. Ганц охиноо хайрлаж халамжлаагүйгээд ээжтэй их л гомддог байлаа. Тэр бүхнээс болж уулын ингэрлүүгүйгээд тэндээ уйлж суудагсан. Нэг удаа эмээ минь хотоос ирээд хэд хонох үед нь амиа хорлох тухай бодож эмээгийнхаа даралтны эмнээс нилээн хідэн ширхгийг ууж орхисон юм. Яг ч амиа хорлох гээгүй юм шиг байна. Ээжийнхээ анхаарлыг татаж дотор гомдлоо тайлах гэсэн байх. Им уугаад манарсан байхад ээж энэ одоо яачаад байгаа гэтэл эмээ миний эмнээс уусан байна гэлээ. Ээж уурлаж амиа хорлоод үхээч чи миний удамдлав юм арчааг амтаа байхгүй гэж байсан. Хөдөөнөөс ихч ирсэн байсан тул та ам руу сүү цутгаад гүйлгэж бөөлжөд зүгээр болж байснаа сандаг. Ээж уурлах юм бол намайг яа гэ пэ гэж хараана. Яа гэж юу гэсэн үг юм бол гэд хүүхдийн ухаанаар ойлгох гэж хичээнэ. Хурдан том болж эндээс л явъя гэдэг бодол намайг уйсан. Азар 8 жилийн аймагтаа төгсөөд 9 дугаар ангидаа дарханд хамаатныдаа амьдарч төгссөн. Аавдаа би их хайртай байсан. Аав минь ч ганц охин минь гээд надад ам. 2000 онд аав минь нийлэгний хорт тавдраар өөд болж ээж минь арай зөөлөн болсон санагддаг. Тэр үед би гэрээсээ л явж байвал болоо гэдэг ураатай байсан болохоор хүнээ таниагүй таарсан хүнтэйгээ сууж 22 наснда анхны охиноо төрүүлсэн байсан. Удаагүй араар тавилтаас болж тэр хүнээсээ салсан. 2004 онд ээжтэй охиноо үлдээгээд Чех улсыг зорьсон юм. Чехийн үйлдвэрт ажиллаж амьдарч байхдаа залууч байж, найз нөхөд олонтой шоудад цэнгэж нэг хэсэгтэй л сайхан байжээ. Мэдээж ээж охин хоёроо туйлын ихээр санана. Гэсэн ч төвчээд л байлаа. Хэсэг найзуудтайгаа хамт Австрали руу гарч тэндээ цагаач хүслээ. Австрийн нэгэн жижиг тосгонд 10 гаруй монгол эмэгтэйчүүд бүгд цагаач хүсээд хамтдаа амьдарч байлаа. Нэг удаа найзтайгаа хамт хотын төв рүү орох гэж байгаад автобуснасаа хоцорчов. Бороо шагс өдөр байсан болохоор замын хажууд улаан шүхэр бариад зогсож байхад нэг машин ирээд зогслоо. Бит хоёр ч хаашаа явах гэж байгаагаа хэлээд машин цуулаа. Замдаа явж байхад өндөр шар Европ залуу арын таландаа намайг байн хараастай. Байн харц тулгараад байхаар нь болгоомжилж яагаад найздаа. Хоёлаа хурдан буяа энэ их эвгүй хүн байна гэж билээ. Хэд хоногийн дараа цагаачийн байранд байхад найзууд маань чамайг нэг нүдний шилтэй шар хүн хайгаад яваад байлаа гэлээ. Очоод хартал нөгөө машины жолооч шар хүн байсан. Ингээд намайг болзаанд урьж би ч ихэндээ тийм дуртай байгаагүй. Магадгүй жоохон уйдагаа гаргая гэж бодсон байх. Нэг удаа эрэхтэй миний нэрийг гарн дээр шивүүлсэн байлаа. Нилийн хэд болцсны дараа би түүнд татагдаж эхэлсэн. Дэлгүүрээс бүгд худалдаж аваад хоёулахнаас өмнө орж өөрсөддөө тарсан жижигхэн хурим хийгээд авсан. Тэр бүхэн надад үнэхээр үлгэрийн романтик санагдаж байлаа. Манай хүн тийм боломжийн баян хүн биш. Би ч жирэмсэн болж 2 дахь охиноо төрүүлээд хийлдэг гудснаас амьдралж эхэлж байлаа. Том охиноо маш их санаж уйлна. 2 ч удаа виз мэдүүлээд татгалцсан. Том охин минь ээжээ тантай хайртай шүү гэд бичлэг хийж явуулна. Тэр болгонд нүдээ дов болтлуулна. Бага охиноо 8 сартай байхад нөхөр намайг нутаг буцаад том охиноо аваад ир гэсэн юм. Би ч охиноо тэврээд Монгол руугаа явлаа. 6 настай том охиноо аваад буцаад Европ явах гэхээр бичиг баримтны асуудалтай. Нөхөр Украинд хүрээд ир хил дээр тосоод авъя гэж байсан. Ямар ч визгүй 2 охиноо аваад Москвагийн вагонд суулаа.
Украины хил дээр л очих бол нөхөр маань тосоод авчна гэсэн ганц л бодол тээж явсан. Арай гэж Украины хил дээр очиход биднийг хэлээр оруулаагүй. Шууд Москва руу буцаасан. Би ч за бүтэхгүй юм байна. Монгол руугаа буцъя гэд нөхөртөөгөө холбогдтол наанаасаа шууд Румыни виз хүсгэсэн. Азар нэг олонний танил монгол хүн таарч бид гуравт туслаад тэндээсээ Румыни виз хүссэн. 10 гаруй хоног 2 охинтойгоо Москвагийн буудалд амьдарч арай гэж виз авсан. Бөөн баяр. Тэр үед нөхөр маань Румынд жижигхэн хэвийн бовны цех ажиллаж эхэлсэн байсан. Бид гурав Румын руу нисч очиод тэндээ 2 жил ам бүлээрээ амьдарсан юм. Яагаад ч юм хаяа манай хүн худлаа хэлээд байх шиг санагдана. Нэг л тийм болох бүтэхгүй юм шиг санагдах болсон. Гинэтэл нэг өдөр нөхөр намайг энд мафиахан алах гээд байна. Би зүхтах хэрэгтэй гээд хумгүй бид гурыг орхиод Австрали руугаа буцсан. Тэр үед л хүний мөн чанар ямар муухай гэдгийг мэдэрсэн дээ. Гэхдээ надад нэг л сонголт байсан. Ямар ч визгүй 2 охиноо аваад Австрали руу алхаж орох. Том охин маань 8-тай, бага маань 3-тай. 2 охиноо үүрч дүүрээд Эрдэнэ шишийн талбай ус гол шалбааг туулсаар Унгарын хэллээр гарч цаашаа Австрийн хэл рүү явсан. Австрийн хэл дээр хэлийн эргүүлүүдээс зугтаж оршуулгын талбайд чулуунуудын араар 2 охиноо тэрвэрч нуугцаар арай гэж хэлд авсан. 100 цаг тулдаал тэр бүхнийг давсан санагддаг. Ингээд нөхөр тосч аваад хамтын амьдрал дахиад эхэлсэн. Хэдий муухан гэдгийг нь мэдсэн ч охиноо өмчрүүлэхгүй гэсэндэ дахиад нэг итгэж үзэхээр болсон. Удалгүй би жирэмсэн болж баг хүүгээ төрүүлсэн. Эрэхтэй хүүхэдтэй болох миний чин хүсэл байсан. Хүү минь ямар хөөрхөн гэж. Төрсний дараа нялх биетэй байхад нөхөр том охиныг минь оролцсон. Тэр үед охин минь 12 настай байлаа. Үргэлжил гадаа савлуур дээр уйтгарлан суух охиноо би анзаарч ярилцсан юм. Усанд орж байх үед миний бүхсийг бариад байсан гэж хэлсэн. Тэрнийг нь сонсоод би нөхөртөөгөө барьцаалтаж авч аллалцсан. Цагдаа сэргийлэх дээрээ тулж салж сарнах дээрээ болоод эцэст нь хил ус муугаараа миний буруу болов. Тэр хүн их залтай худалчлын уурчин байсныг би сүүлдэл эргцүүлж ойлгож ухаарсан. Бөөн шүүх цагдаагийн асуудалтай байх үед миний үүдэн шүдийг цохиж унгаад ухаан алдуулсан. Дахиад л цагдаа сэргийлэх гэж байхад бүх бурууг надад тохож 3 хүүхдийг минь хүүхдийн байгууллага хураагаад авсан. Тэр хүний сүүлчийн үгс нь үнэхээр амар. Чамайг хизээч сайн сайхан амьдруулахгүй чи харж байгаарай гэж маш заналтай хэлж байсан. 3 хүүхдээ авах гэж хамаг байдгаар шавхаж арай гэж өмгөөлөгч аваад олон удаа шүүхээр орсон. Намайг тэр хүн хүүхдүүдэд асарч чадахгүй архины хамааралтай хүүхдүүдэд байн хүчрхийлдэг гэж удаа дараа худал мэдүүлснээс хүүхдүүдийг минь өгөхгүй их зовоосон доо. Яг шүүх хурал болох гэхээр л тэр хүний мэдүүлгээс болоод татгалзаад байдаг байлаа. Өмгөөлөгч мөнгө олох гэж өдөр шөнөгүй ажиллаж ихч сэтгэлээр унсан. Арай гэж 2 охиноо авсан. 2 охиноо авсан ч хүүгээ авчиж чадахгүй дагуутарч архинд нэг хэсэгтээ орсон. Уйггүй шүүгтэлцэж уйггүй явсан. Гэвч хүүг минь өгөхгүй татгалцсаар л. Хаяахан хүү дээр очиж уулздаг байж байгаад сүүлийн 6 жил хүү минь уулзах цаг товлоход өөрөө зөвшөөрөөгүй. Би уулзах хүсэлт өгнө гэвч тэр татгалцсан. Нэг мэдхэд хүү маань 15 нас хүрч асран хамгаалдаг байгууллагаас нь ээж аав томилж өгсөн юм. Тэр ээж аавындаа амьдарч ээжээ аваа гэж дуудана. Нэг ёсондоо бараг л өргүүлсэн гэсэн үг. Тэр болгонд зүрх минь урагдаж байж сууж чадахгүй багтарна. Европын хүүхдийн байгууллагыг бас муу хэлж болохгүй. Өчнөө олон хүүхдээ хайсан ээж аавууд хар тамгин донцсон эцэг эхчүүдээс хүүхдийг нь аварч асарч сайн сайхан амьдруулдаг олон жишээ бий. Яг миний кейс дээр бол би их муу хүнтэй уулзсанаас өөр хүүхдээсээ амьдараа хасцсан. Хинч намайг сонсоогүй, сонсхийг ч хүсээгүй, ойлгоогүй өнгөрсөн. Шүүхтэлцээр хамаг байдгаа барна. Гэвч яг шүүх хурал болох гэхээр л төрсөн эцэг нь намайг галзуус солиотой хүүхдээ асрах боломжгүй хүчрхийлэгч гэж хэлээд саад учралдаг байсан. Тэгсэн мөртлөө тэр хүн нэг ч удаа хүү дээрээ өөрөө очиж уулзч байгаагүй. Хамгийн сүүлд хэлсэн намайг заасан үг нь биллээ олсон. Би маш олон жил сөхөрж унтлаа явсан. Монгол зангаараа ингэж байгаад л хүүг минь өгчих байлгүй дээ. Хүний хүүхдийг буцаагаад өгчгөндөө гэж найдаж явсаар олон жил болсон доо. Хамгийн сүүлд хүүтэйгээ уулзаад буцахдаа машины талент хүүгээ бүдгэртэл харж зогсолтгүй урсах нулимсаа залгиж хаазаа тултал гიშгээд осолдож өгье гэж бодсон. Гэвч арт минь 2 охин өрмөн байгаа гэж бодоод торомсоо гიშгсэндээ. Тэрнээс хойш 6 жил өнгөрч 15 нас хүрсэн өсвөр насны хүүхэд ээжигээ сүултээ үз ядсан байх. Уулзах хүсэл бүхэн минь хүүгийн хүслээр цуцлагдаж байсан. Хүү минь ихч нартайгаа чаталж хаяахан бичлэг явуулдаг байлаа. Скейтбордоор хичээлдэг байсан.
2025 оны 1 сард скейтбордоор хичээлж байгаад унаж тархиндаа гэмтэл аваад тэрийгээ ч анзаараагүй орондоо ороод унтааднаас барсан байсан. Тэр мэдээг аваад хоёр эгчтэй нь хар хурдаараа хүүгийнхаа байгаа эмнэлэг рүү явсан. Олон жилийн дараа хүүгээ харсан тэр мөч. Миний хүү ямар өндөр, ямар сайхан залуу болоо вэ? Нүд хөмсөг хамар уруул. Би шууд л сүгрөөд унсан. Хүүмэн бурхан болсон ч зүрхийг нь хүчээр аппаратаар ажилуулж байлаа. Учир нь 7 хүүхдэд эрэгтнийг нь хандивлна гэсэн. Хармын сэтгэл төрж байсан ч өөртөө адилхан 7 хүүхдийг аврна гэж бодоод би зөвшөөрсөн. Эцэст нь амьдралын ханаа буруу сонгол юунд ч хүрч болдгийм байна. Манай бүсгүйчүүд гадаад хүнтэй суугаад л сайхан амьдрна гэж боддог. Гэвч гадаад хүнч гэсэн олон дунд муу хүмүүс олон байгаа шүү. Хүнийг таньж байж сонголтоо хийгээрэй. Харийн нутагт амьдын хагцал ямар там болохыг би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн. Багада авсан шархаас болж гэрээсээ эрт гарч хүнээ буруу таньж ээждээ их гомдож авсан да. Гэхдээ эцэст нь би ээжийг аваачилж үргэлж ээжтэйгээ холбоотой байгаа гэсэн захидлыг нэгэн сонсогч маань илгээсэн. За тэгээд загталж утсан сонсогчдоо баярлалаа. Чангаас чанга тэмрэлтийг илгээе. Өөр хүүхэдтэй ээж болгоны сэтгэл зүрхийг эмтрүүлсэн байхаа гэж бодож ин ингээд дараагийн сонсогчоос ирсэн захидлыг эхлүүлцгээе. Сайн байна уу? Загтал ач өдрийн мэнд. Саяхнаас танаа YouTube сувгийг олоод сонсож эхлээд өөрийн түүхээ бичгээр шулуудлаа. Би одоо 22 настай ховорхон нэртэй шазрун шулуун шудраг эмэгтэй. Би гэдэг хүн алаг хорвоод ээж ихээ цоор ганц охин болон мэндэлж байлаа. Манайхан бүгд дорнод аймгийнх. Ээж минь ихээс зургуулаа. Дээрээ 2 ах нэг эгчтэй, доороо нэг эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Баг байхад өвөө минь хүний гарт амь өргөдөж, эмээ минь 6 хүүхдээ хайж явсан цагаас хойш тэд маань үнчин өрөөсөн болж хүний гар харж их л хэцүү амьдралыг туулсан хүмүүс. Нэг нэгнээсээ огтхон ч холдож үзээгүй ах дүүс. Бүгд том болохын хэрээр буруу замаар орж эмэгтэйчүүд нь эрт жирэмсэлж бүгд нөхөргүй хоцорсон. Ээж минь намайг 20 насаадаа олоод ахуулах гэж байхад нь ээж минь дотногч чи энэ хүүхдийг ахуулж болохгүй. Заавал төрүүлэх хэрэгтэй гэж ятгахсаар намайг төрүүлсэн юм билээ. Намайг анх ухаан орж эхлэх үед миний аав гэдэг нэг хүн байсан. Гэхдээ би тэр хүнд цаанаасаа л дургүй хамт байхад тоохгүй байдаг байлаа. Ээжигээ харамлаж хамт твтүүлэхийг ч хүсдэггүй охин байсан. Тэрийг минь ч мэдсэн үг гэмээр ээж минь аваас салсан. Сүүлд хэдхэн жилийн өмнө би аавтайгаа таарсан. Ээжтэйгээ дэндүү адилхан болохоор над руу ширтээд л байсан. Харин би бардам гэгшин зөрөөд л өнгөрсөн. Хүнээс сонсоход ихнэр хүүхэдтэй болсон ч ихнэрээ зодож ар урдуур нь тавьдаг их л муу яваан байлаа. Миний дээр надаас нэг л насаар ах 2 үеэл ах минь байдаг. Бид 3 багасаа л мөнхийн хамт хэлхэлдээстэй. Эрэгтэй хүүхдүүд л болсогоо найзуудтайгаа сахилгуудаж ийш тийш явахыг хүснэ. Харин тэр үед нь би хамт явна гэдэл дагаад байлна. Тэр хоёр намайг хөөсөн ч чирээд л явна. Энэ амьдралд би гэдэг хүн 2 сайхан бага шиг нурж унахгүй төшиг тулгуур ах нартайгаа тулдаал зовлонтой ч инээмсэглээд л давж гарсан баг. Би багаасаа хинээс ч айж байгаагүй. 2 ахтай болохоор их л дайдгаар амьдарч ирсэн. Манай хоёр ерөн зодтолтвол зодтолтчтой үеэсээ хит дэшээ хүүхдүүдийг ч зодчдөг байсан. Манай гэрийнхэн бөөнөрөө амьдрна. Нийлээд арх тамхи хэрэглэнэ. Дээрээс нь бөөндөө манжуур бэжин гээд л явна. Нэгэндээ хүүхдүүдэд даатгаад юу хийдгийг нь мэддэхгүй яваад л өгнө. Эрэхтээ зөндөө гой юмтай ирнэ. Нэг удаа ээжийн ихч эмхтэй дүүн гээд тэр 3 бэжиг явсан юм. Хамгийн бага эрэхтээ дүүтэй бид 3-ыг даатгаад явсан. Гэвч тэр цагаас хойш бидний амьдрал шууд л урагдсан. Учир нь Бээжинд байхдаа ээж минь хамгийн бага эмэгтэй дүүн өндрөөс унаднаас барчихсан. Тэр үеийг сайн сандаггүй ч үеэлхыгаа ээжгүй болчихлоо доо гэж бодож байснаа л сандаг. Гуруулаа энийгэд явсан хүмүүс эрэхтээ нэг дүүгийнхаа чандрыг бариад ирэн чинээ санаагүй байх. Тэр цагаас хойш ээж минь ах эгч дүү нартайгаа нийлж бөөндөө гэртээ харигдаж танихгүй хүмүүс ч манад их орж гардаг болсон. Тэр өнгөрдөг дүүний ээж минь хамгийн их хайрладаг дүүн байсан. Царайлаг гэж жижигтэйхэн. Дүүгээ өнгөрснөөс хойш ээж минь уух болгондоо л дүүгээ ярьж уйлж араас нь үхмээр байна гэдэг болсон. Манайх гэдэг айл уг нь уухгүй бол тарчиг хамч гэсэн цэвэр цэмсгэр амьдардаг байсан юм. Ээж минь өнгөрдөг дүүгийнхаа хүүхэд болох үеэл ах бид хоёрыг яг л энэ тэнцүү хайрладаг байсан. Хоёр талдаа хэвдүүлээд л тэврээд унтана. Яг л ижлэгэн эрхлүүлнэ. Заримдаа би бүр ээжигээ харамлаж гомдох үеч байсан. Энэ мэт архитай архигүй жаргалтай зовлонтой өдрүүд ээлжилсээр
Нэг орой манай гэрийнхэн бас л бөөндөө нийлж уусаар сүүлдээ хоорондоо цусаа гартал зодтолдож үхэх сэххтэрээ тулсан. Тэр үед ээж амиа хорлон гээл гараад гүчгсэн. Би ээжигээ битгий гэсээр араас нь дагаад л гүйсэн. Гүйж ээж нэг булангийн тэнд очиж уйлаад суужчихсан. Гадаа хав харахгүй. Би айж байсан ч ээжигээ өгчихвээ гэд хажууд нь уйлаад л зогссон. Ээж минь амдаа дүүгээ санаад байна. Араас нь өгмээр байна л гэд байсан. Тэрнээс хойш юу болсон юм дуурсамж надад байдаггүй. Ээж минь ч тавширсан байх. Айда гэрийнхнээсээ болж хоёр ахтайгаа олон чудаа шүн дунд цагдаар өгөөдөг байсан да. Нэг өглөө ээж эртлэн басаа дэмлэг авчгаад буцаад ирсэн. Ирчгээд хөвтөөд л байсан. Би ээжгээ хажуугаар нэг орж хөвтөөд нэг босоод л ээжтэй зураг зурж өгөөд харуулахаар ээж минь гоё байна л гэд хөвтөөд байсан. Би нэг л өвдөж байсан байх. Тэгсээр орой боллоо. Бид хідэж унтах гээд ороод засаад би ч зурга зураад бод сууж байтал ээж гинтгэн босож ирснэ. Их чиг чангаар дууттал их хурдан босоод төмпөн авчраад ээжийг суулгасан юм. Би ч яагаад ээжгээ хажуу зогсож байтал ээж миний гарнаас чанга их чинь хатгаад нэг зүйлийг дүлээд гаргах шиг болсон. Тэгэл түргнийхээ ирээд ээжийг минь аваад яваад өгсөн. Ээжийг эмнэлэг явсны дараа ихч намайг дагуулад нэг найзандаа очиж уусан. Шүн дунд бид хоёр гэртээ ирэхэд ахнаар унтаж байлаа. Гэтэл ихч гинэт надад чи дүүгээ харах уу гэж хэлсэн. Би гайхсан ч жоох хөөхт болохоор тэгээл гэлээ. Тэгтэл ихч хар даванд бас нэг ураг гаргаад ирсэн. Гар хөл нь бүрэн бүтэн, нүд нь арьсаар хожигдсан, нэлээд том болчихсон ураг. Би уг нэмэгтэй дүүтэй болох байсан юм байлээ. Аимшигтай. Тэр үед хэр их айснаач сандаггүй. Ямар тач унтаж чадахгүй тэр ураг нүдэнд харагдаад босоод ирэх үедээ "Анаа намайг авраач" гэд ирэх үедээ гэдэл төсөөлөд байгаад байсан. Хэд хоногийн дараа би гадаад тоглож байгаад ирэхэд ээж минь гэртээ ирчихсэн. Би ч бөөн баяр боллоо. Дараа нь сонсоход ээж минь төмрийн дутагдлаас болоод ураг намгүй болоод зулбчихсан юм билээ. 8 дугаар сарын 31-ний орой манай гэрийнхэн бас л уучсан. Маргааш нь 9 сарын 1 шинэ хичээлийн жил. Тэр үед бид 3 нэг насны зүрхтэй цог сургуульд орсон тул нэг үеэл ах маань өөр нэг анги, нөгөө үеэл ах бид хоёр нэг анги. Гэрийнхэн уусан тул бид 3ч гадаа машинд хоноод маргааш өглөө нь гурвуулхнаа сургууль дээрээ очлоо. Тэр үед 3 дугаар ангид л орж байсан байх. Бүх хүүхдүүд аав ээжтэйгээ шинэ хувцастай жаргалтай. Харин бид гурвал тэнд нүдэндээ гунигтай байсан. Дээшээ хөргө агарын шарнуудыг хараад л дэндүү өрөвдөлтөд зогсож байсансан. Ото батхад тэр бяцхан гурван зүрхийг чангаас чанга тэрвэрмээр. Нэг л өдөр ээж минь хот орж ажил хийж байгаад намайг авна гэд яваад өглөө. Ээжээсээ халахамж холдох дургу бичин шүн болгон хажуудаа зай хүлтэйгээд өөрөөгөө хилдөөд ээж ирүүлийн зайн дунд нь гээд л ээжигээ хүлээгээстэй. Удалгүй би хот руу явлаа. Автобуснаас буугаад ээжигээ хараад тэрч аваад дэндүү сайхан байсан. Хажууд нэг танихгүй ах. Ээж минь дэндүү сайхан эмэгтэй байсан болохоор их залуучууд эргүүлнэ. Би ч тэр хүмүүсээс ээжигээ харамлаастай. Миний бүх л ертөнцийг надаас булах гээд байгаа юм шиг санагддаг байлаа. Тэр ах надад их сайн ч би нүр өгдөггүй. Тэр хоёр хамт твтвэл дундуур нь орж хөвтээд л тэр ахыг түлхээд ээжигээ тас тврээд унтна. Тэр ах мэдсэн үү, ээж минь ч мэдэрсэн үү? Намайг ирснээс удалгүй тэр ах явж харин манай гэрийнхэн аймгаас бөөнөрөө нүүжирж жижигхэн нийтийн байранд чигцэлдээд л амьдралаа. Хоёр ах минь өдөр тоглохоор гарчихна. Би гэртээ ээжигээ харуултаад л өдөр унтаад зэрэгээр ээж минь хоол хийгээд цаашаа хараад л сууж байна. Дэндүү амттай хоол. Тэр мөч үнэхээр жаргалтай сайхан байсансан. Гэхдээ л бас хар усаа угаастай, архиа бол хизээч хаяагүй. Нэг орой үеэл бид 3 гараад орой гэртээ орох гэтэл манай гэрийнхэн бүгд унтаад хаалгаад өгжээд тасраад унтчихсан. Азар гадаа манай гэрийн гудас ширтэгнүүд байсан. Бид 3ч тэрийгэ дэлгээд нэгийг нь нөмрөөд урд ураа усны тэргээрээ хааж тавиад унтаад өгсөн. Өглөө нь манайхан юу ч болоогүй юм шиг л сэрсэн. Иймэрхүү маягаар амьдарч байтал нэг өдөр ээж минь умаа хүзүүний хорт хавдрын сүүлийн шатандаа орчихсан байсан. Яаж өвдөж байсныг нь мэдэхгүй ч хүн өөрийгөө өвчтөйг мэдээд шууд л дороотдгийм байлээ. Баг багаар хөл рүүгээ ясан ягнаж өвдөд өдөр хоногийг өвчин намдагч харалцаагаадаг болоод хүнээр түшүүлж басаж сууж бие застдаг болсон. Ээжтэйгээ унтахыг л хүсдэг байсан ч ээжээ минь орж ичихгүй учраас ихч намайг загнаад чи шүн тийжлээд ээжигээ өвтгчгэн гин. Ээж ч над руу өрөвдсөн харцаар харна. Бас л охиноо тэрврээд унтахыг хүсдэг байсан баг. Би дөнгөж 4 дугаар анги 3 сарын 8-нд ангийн хөвгүүд маань октооддаа нэг сарнаа бэлгэлсэн юм. Тэрийг нь би ээждээ захиа бичээд хамт аваачаад өгчихсөн. Ээж минь тэр захиаг
Тэр сарнаг хажуунаасаа алхамж холдуулаагүй. Орныхоо толгой зоочгоод л байлгадаг байсан. Дэндүү хайртай миний ээж. Их ах маань уусаар л уух болгондоо их агсан учраас ээж минь яаж иж агаад л найзанд очиод хэвцчихдэг болсон. Тэр үед ээжийн дүү авга ах хоёр үеэлийг минь босгож яриад янз бүрээр дэглэн. Намааг унт гэдэл тэр хоёроор дасгал хийлгэн инг тэг гэдэл. Нэг өрөө бас л тэр хоёрыг босгож дэглэж байснаа төмпөн аваад ир гэхээр нь аваачаад өгтөл нүдэн дээр шууд буугаад цусчихсан. Тэр үедээ хэлсэн үг нь би өөрөө цусыг ихчтэй өгнө гэдэл байсан. Тэгээд бид гурав арай гэж зугтаж гараад хар шүн ээж дээр очисон доо. Арх удаг хүмүүсээс идэхгүй уламжлалт ордоод байдгийн билээ. Ээжийн бие мууцаар л нэг өглөө ээж төшүүлж басаж чийчгээд бусаад хэвцсэн юм. Гинтэл босоод унчихгүй хан шиг хурдан алхаад үүдэн дээр очиод доошоогоо маш их цус гарсан. Зүгээр л карантны ус шиг цус алдаж байсан. Ээжийн толгой эргээд яг унах гэдэл. Бид хэд ч сандраад ахыг сэрэж түргэн дуудаад ах хамт явсан. Орой хичээлээсээ эртэл тэр хоёр эмнэлгээс буцаад ирчихсэн байсан. Ээжийн минь амьсгалах хугацаа том байгуулсан байсан. Харин би тэр үед ээжигээ ингээд ч хамаагүй хажууд минь байж л байгаасаа гэж бодсон. За тэр өдрөөс хойш удалгүй ихч бас л гэрт хүн авчираад уулаа. Ээж минь тэр үед орон дээрээ хэвтчихэл байсан. Мэдээж дөрөв ёсоор ихч минь тэр хүнтэйгээ зодтолцсон. Зодтолдохдоо тэр хүнээ ээжийн хөл дээрээ очиод цогоод л байсан. Ээж тэр үед үнэхээр их өвдөж байсан нь нүүрний хуурлаас нь харагдаж байсан. Ээж хашгираад л ихч тэр хүнийг цохоод л яг үндэ ихч маань тэр хүнийг биш ээжийн минь хөлийг цохоод байсан юм байлээ. Яс янгнаж байгаа хүний хөл рүү шүү дээ. Зодоонч дуусч тэр хүн ч явж ихч маань тасраад унтаад өглөө. Харин би ээжигээ шүнжэнгөө сахиж онсон. Ээж маань шүнжэн хөлсөн суугаад л би ч хөлсийг нь арчаад л хажууд нь суугаад л байсан. Ээж минь над руу мишээж ээж нь овоо гайгүй болж байна. Удахгүй басаад ирэх юм шиг байна гэсэн. Би ч тэр үгэнд нь итгээд энийгээ эдэл тэр орой унтсан. Маргааш өглөөний ээж бийцс чаад буцаад унтаад өгсөн. Өдөржингөө унтаад л байсан. Хөлний хөвддөг учраас би ээжийнхээ хөлийг байнга тослоод барьж өгдөг байсан юм. Тэр өдөр бас л барьж өгөх гээд хөлөнд нь хүртэл цэх хүүтэн байсан. Би жоохон учраас ээжигээ даарад байна даа л гэж бодсон. Хүнжил давхарлаж нөмрүүлээд хөлийг нилээд л оройч боллоо. Игч тэр үед л нэг л биш байна гэдгийг мэдээд түргэн дуудсан. Эмч ирээд ээжийг үзээд давсган нилээн дүүрсэн байсан тул 3 сар шээсийг нь гаргасан. Би ч тийм юм мэдэхгүй шүү дээ. Хүнийг ингэж шээлгэж болдгийм байх гэж гайхаад л. Түүний дараа эмч ихчийг маань авч гараад уулцсан. Удалгүй ихч орж ирээд уйлаад л байсан. Тэгснээ үеэл ах бид гурыг ээжийн найзах руу явуулчихсан. Бид гуравч очиод унтаад өгсөн. Өглөө сэрээд би борцог авахар дэлгүүр орох гээд ээжийн найзаас мөнгө авах гээд хүлээгээд зогсож байтал ихчийн утас дуураад аваад л шууд уцаа шидээд дуу алдаад л уйлчихсан. Над руу хараад л өөрийгөө барьж ядаад намайг гаргасан. Би гадаа гараад хамгийн түрүүнд тэнгэр рүү харсан. Тэнгэр дэндүү цэлмэг. Би тийшээ харж ээжээ та одоо тэнд байгаа юм уу гэж ярьсан. Хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Би зөнгөөрөө мэдэрч байсан ч мдээгүй юм шиг гүрийгээд борцгоо аваад л буцсан. Буцаад ортол хоёр үеэл маань ойлчихсан. Намайг тэрвэрч аваад би ч яасан бэ? Яагаад уйлаад байгаа юм бэ гэхэд юу ч хэлэхгүй уйлаад л байсан. Би уг нь мэдэж байгаа шүү дээ. Хоёр ах арай тайвшраад чамаар юу ч хэлэхгүй бид хоёр өнөөдөр бүгдийг нь хийнэ гэд өөрсдөө гэрээ цэвэрлээд надтай хамт тоглоод л. Оройч боллоо. Их жирж авлаа. Харж байх замдаа надад миний охин ээж нь дахиж хязгаарч сэрэхгүйгээр унтаад өглөө гэдэл уйлсан. Надад маш аимшигтай байсан ч би бас л ойлгохгүй гүрийсэн. Хаалгаа нийлээ өөдөөс ээжийн зураг, урд нь нэг зул. Би зурагныхын урд очиод л гөлөөгөөд зогсчихсан. Ойлгохгүй зүгээр л ээжихээ дэндүү үзэсгэлэнтэй царайг ширтэж зогссон юм. Игч маань ярьж өглөө. Шөнө ээж маань хальт нүдэ нээсэн юм байна лээ. Буцаж нүдэ ханаад нүднээс нь нулимс урсаад л байсан гэсэн. Тэгж байгаад амьсгал нь хурцсаар нэг урт амьсгаа аваад л энэ хорвоогоос явсан юм байлээ. Дэндүү өрөвдөлтэй. Юу бодож хичнээн хэцүү байсан болоод нүднээсээ нулимс урсгасан бол хэнийг бодсон бол өөдсгөн жаахан охиноо бодсон юм болов? Амьшиг хайрлсан дүүгийнхаа хүүг бодсон юм болов? Амьдралд үнэхээр үлдэхийг хүссэн болов? Эсвэл араас нь очихыг тэгтлээ хүссэн дүүгийнхаа царайг харах гэж баярлаж байсан юм болов? Ээжийнхээ авсыг хотоос дорнод руу зөөж ирэх үедээ ч би уйлаагүй. Гэхдээ дотроо бол нураад унчихсан. Ажил явдалж боллоо. Олон хүмүүс ирсэн.
Тэр үед дэлгэцээр ээжийн минь зургуудыг эвлүүлж доор нь тайлбар бичсэн бичлэг явж эхэлсэн. Тэр бичлэг явж эхлэхэд бид хоёрын зураг гараад ирсэн. Бандаас нь ялах намайг тэрвэрэд жаргалтай энээс ээжигээ хараад тэр үед л би тесэрсэн. Маш их байсан. Дэндүү хэцүү байсан. Зүрх минь урагцсан. Миний ертөнц, миний зүрх, миний цор ганц үсгэслэн. Тэр л хэцүү амьдралыг эцэс болгож ээж минь явсан. Түүнээс хойш ихэнд дурдсанчлан ээжээ минь хоёр ах байгаа гэсэн шүү дээ. Нэг нь хамгийн том ах нь, нөгөө нь яг ээжээ минь дээдлийн ах. Ээжээс минь хойш манай гэрийнхээ намайг өргөж авах гэд булаацалтаж эхэлсэн. Учир нь тэр үед ээжийн дээдлийн ах гэрийнхнээсээ ганцаараа арх дарснаас хол ихнэр хүүхэдтэй болоод амьдралаа өөрчлөөд явж байсан ах маань намайг өргөж авна гэсэн. Харин ихч маань өгөхгүй гэдэл яагаад гэвэл тэр ахын ихнэрт манайхан бүгд дургүй үздэггүй байсан юм. Би ч жоохон байсан болохоор шалтгааныг нь мэдэхгүйч дургүй л байсан. Гэхдээ эцэстээ ах минь намайг өргөж авсан. Тэр их архитекттай хатуу хэцүү амьдралыг цааш үзүүлэхгүй гэсэндээ. Ихнэртэйгээ нийлээд л намайг эрхлүүлж амттай шимттэй зүйлс авч өгөөд би ч өргүүлэхээр зөвшөөрсөн. Үүнээс хойш миний шинэ амьдрал эхэлсэн. Манайхан хот руу буцаж би дорнодод үлдсэн. Гинтэл доороо дүүтэй болж танихгүй хчиг ээжээ гэж нэмээд аав гэх хүнтэй болсон. Тэр хоёр маань дэндүү хөдөлмөрч хүмүүс. Хэцүү байсан. Дургүй хүнээ ээж гэж дуудаж байнга л дагаж явдаг. Үеэл ах нараасаа салж хамгийн гол нь ингэртэн зүгддэг ээжээсээ хагтсан. Дөнгөж 5 дугаар анги байж амиа хорлох бодолт ээж аав ээжийг гараад явахаар ээжийнхээ зургийг тэврээд л өдөржингөө уйлна. Дүү маань тэр үед ирээд намайг тэврээд л та яагаад уйлаад байгаа юм бэ гэд дагаад л уйлна. Аав ээжийг байх үед энд тэнд очиж нууцаар уйлна. Заримдаа уйлж байгаа давда баригдахаар аав юу ч хэлэхгүй тэврээд л авна. Ихэндээ хойд ээжтэйгээ огт таардаггүй, зүрхэндээ ортол үзий яддаг байлаа. Шолом шиг л санагдана, гэрээ цэвэрлэж намайг загнана, гар хөлийн үзүүртэй зарна. Дүүгээ харсангүй гэж уурлана. Би чинь ээжтэй хизээч загнуулж үзээгүй хүн шүү дээ. Үзий язаар байгаа сүүлдээ бүр өөрөө хүртэл тэрнээсээ шантарсан. Голдоо ортол хүнийг үзий ядах нь үнэндээ надад л хэцүү байсан. Бурхнаас энэ л хүнийг уучлахад минь туслаач гэж гуйдаг байсан. Гэхдээ би ээжигээ уучлсан. Уучлаад ирэхин цагт ээжтэйгээ дажгүй харилцаатай болж эхэлсэн. Харин аав минь надад нэгч гарч хурж муухай харж ч үзээгүй. Үгээрээ л надад болохгүйг ойлгуулж намайг дэндүү сайн хүмүүжүүлсэн. Намайг харах болгондоо хайртай дүүгээ харж байгаа юм шиг санагддаг болов уу гэж би хаяа боддог. Учир нь би том болох тусмаа ээжтэйгээ дэндүү адилхан болсон. Би чинь доороо дүүтэй болсон шүү дээ. Дүү минь ах намайг очиход айлын ирэх охин намайг нэрээр минь дууддаг. Хөөе чи надад энийг аваад өг, тэрийг аваад өг гэх мэтээр л харьцдаг байлаа. Харин би хүмүүжүүлсэн. Ихчээ гэж дуудаж үе зайгүй болсон. Одоо би 3 сайхан дүүтэй гурвангийн гар дээр аваад өсгөчихсөн. Тэр 3 маань надад амьд жижигтэйхэн. 2 үеэл ах дээр одоо ч очиж эргэлдэг хэвээрээ. Сүүлд ах нартайгаа юм яриад сууж байхад хот руу буцсан хэд маань бүрэл хүнд хэцүүг туулсан юм байлээ. Тэр тусмаа 2 ах минь их ч хэд хоног хаашаа нь мэддэхгүй яваад өгнө. Хэдэн өдөр огт хоолгүй өлдөж унаж 2 биенийхээ төлөө хулгай дээр ингээд л хийгээгүй юм байхгүй. Хөөрхийдөө нэг ах маань бүр хотоодны шархан хүндрээд үхэх дээрээ хүртэл тулаад буцаад ирсэн. Хотоодны шархтай ах минь азар сайхан эмэгтэйтэй учирч өвчнөө ч идгээж одоо хүртэл хамттай байгаа. Хоорондоо намайг өмөрч модно. Ээжийн минь өвөр дунтдаг байсан ах минь надад нэг ч муухай үг байтугай, нэг ч муухай харц шидэж байгаагүй. Нөгөө ахтаа гомдож загнуулаад шууд л залгаад хэлдэг тийм л ирэх охин би. Аав минь орондоо болдог 2 сайхан ахтай болохоор багада би бүр аав гэдэг хүн байх ёстой гэдгийг ч мэдэхгүй өссөн. Тэр орон цаг тэгтлэнд өргөсөн хүмүүс. Аав ээж минь намайг хүний хүүхэд гэж ялгалгүй сайхан өсгөж би ч их сургуулаа 4 жил 100% тэтгэлэгтэй сурч төгсөөд одоо ажлын байран дээр гарчихсан хэний ч дор орохгүй царайлаг өндөр сайхан бие хаатай бүсгүй. Хин ч харсан ийм амьдралд болсон гэж хэлэхээргүй чанга инээж бусдыг хайрлаж нэрдэг өрөвч сэтгэлтэй хүмүүжлтэй ихч зүйл дэвдүүтэй бүжгэлдэг бөмбөр тоглодог гих мэтэр өөрийн гэсэн олон чадвартай бүсгүй болсон. Танилцсан хүмүүс мань ч юмны наадах задгыг ойлгож чаддгийг минь магтахын цөөнгүй. Энэ бүх боломжийг миний хайртай аав ээж л надад бий болгосон. Гэхдээ би одоо ч хойд ээжээгээ ээж минь гэж бүрэн дүүрэн зөвшөөрч чаддаггүй. Их үрийн хүн холбоо хичнээн нандан өөр болохыг мэддэг болохоор л тэр бах та. Бурхан хүнд зовлон зүгээр нэг өгдөггүй. Тэр зовлонгоор дамжуулж хүнийг ойлгуулж ухааруулахыг хүсдэг юм шигэ.
Ээжийг өнгөрснөөс хойш 8 сарын дараа хамгийн том ах нь бурхан болж удалгүй ээжийн бага эрэхтэй дүү машинд дайруулж тархиндаа хүнд гэмтэл авч хүний асаргаанд орсон. Харин ээжийн минь ихч 2 өөр хүнээс хүүхэдтэй болоод одоо ч архиа усаар л. Хайртай дүү нараалыг сандаг байлгүй те хөрх юм. Ихээс зургуулаа байсан ах дүүс одоо гуруулхнаа болчихсон. Саяхан би нэг хүн дээр очиж үзүүлэхэд миний амьдрал тохиолдсон уу гашуу угаасаа л болох ёстой зүйлс байсан юм байлээ. Ээжигээ тэр л хэцүү амьдралын зам үрийг өөрчлөхөөр ирсэн охин нь гэдгээ мэдсэн. Нэг биеэр 2 өөр амьдралыг туулсан миний энэ түүхийг сонсож байгаа хүн бүхэнд зовлон бүхэн учир шалтгаантай. Гагцгүй тэр дундаас чи л өөрөө өөрийгөө бүтээн шүү. 22 настай ч амьдралдаа туулсан болгон сурсан зүйлээсээ хуваалцах энэ л загтлыг минь уншиж бас сонсож өгсөнд баярлалаа гэсэн загтлыг нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй над руу инстаграмаар явуулсан. Тэгээд тэрхүү сонсогчдоо чанга тэрвэрлэлийг илгээгээд маш их баярлалаа гэдгээ хэлье. За тэгээд энэхүү загтлыг уншиж байх явцдаа хамгийн түрүүнд нөгөө аав нь өнгөрөөд ээж нь 6 хүүхдээ орхиод явсан гэдэг дээр л хамаг утга учир одоо оршиж байгаа юм шиг санагдсан. Тэр бүхнээс одоо 6 хүүхэд нь трама аваад тэгээд амьдралдаа гутраад буруу замлуу орсон болоо даа гэж бодогдсон. Ингээд 2 хүндгэн цагтлын араас нэгэн түүхийг та бүхэндээ хүргэе. Надад хороол туучны нэг жижигхэн байр байдаг юм. 3 жилийн өмнө тэрийгэ түрээслийгээд зар тавьбаа. Намар байсан болохоор баахан оюутнууд хідэн найзууд зараар ихэрж үзв. Үдсэн болгон шууд л хэлсэн үнээр чинь түрээслэе. Зарим нь ихчээ та биднэрт түрээсэлчихдэх үү? Таны хэлсэн үнээр нэмээд өгье гэж байлаа. Ээж минь өөрийн хөдөлмөрөөр авсан анхны байр учраас оюутнууд шоудаад байх үе муухай болгочих үе гэд татгалзав. Нэг өдөр намтай нүдэнд дулаахан ихч ирээд ихч нь 2 том хүүхэдтэйгээ байх юм. Түрээсийн үнэ бууруулаач ихч нь танаа байранд байх хугацаанд байрны урьдчилгаа цуглуулж өөрийн гэсэн байртаа болох гэж мөрөөдөж байгаа юм. Ихчтэй нэг туслаач дээ гэлээ. Тэр их чи яриа нь үнэн байгаа байдал нь таалагдсан учраас за та хэлсэн үнэндээ түрээсэлтэй гэд тохиров. Тэр үед би тогтмол орлоготой гайгүй ажил төрөлтэй боломжтой байлаа. Тийм болохоор за хүн үнэ хэлж байхад нэрэж үнэрхэд яхав дээ гэж бодсон. 3 жилийн турш тэр ихч нэг ч өдөр түрээсээ төлдөг өдрөө хойшлуулж байгаагүй. Яг л тэр өдрөө дон гэдэл данс нь мөнгө ордог байв. Хэдэн сарын өмнө би ажилгүй болоод нөгөө ихч рүүгээ ярваа. Ихчээ би ажилгүй болсон. Жаахан мөнгө хэрэгтэй байна. Түрээсээ нэмэх үү? Одоо түрээсийн үнж өндөр болжээ гэв. Тэгсэн ихч тэгээд зөндөө удаа баг мөнгөөр түрээслэлээ. Их чиний байдлыг ойлгож байна гэд шууд л миний хэлсэн үнээр түрээслэх явуулав. Тэгээд би саяхан гадагшаа явж ирээд нисгтэр буутал утсан дуртай мессеж ирсэн байв. Нөгөө ихч минь байрны урьдчилгаа цуглуулна гэж шаргуу ажилласаар байгаа чагнуулжээ. Тэрийгэ над руу сайхан энергитэй байранд тухтай амьдарч байгаад байраар өрөөгдлөө дүүдээ маш их баярлаа гэж бичсэн байв. Хүн өөрийн гэсэн байртаа болно гэдэг үнэхээр сайхан шүү. Мессежийг нь уншаад баярлаад нүдэнд нулимс дүүрээд л ирсэн. Саяхан 3 жил очиагүй байранд очиж үзвэ. Маш цэвэрхэн нэг ч обоо халдар болоогүй. Бүх юм нь хിവэрэ. Бүр зарим муудсан хэсэгт нь засвар хийсэн. Өөрийн байр мэд хайрлаж амьдарсан байсан. Би дахиад л хайр хүрч талархсан. Эцэст нь хүн тэгээд дэм дэмдээ амьдардаг орвоо. Хүн сайн сайхан санаж явбал ирээд тэр буян нэрдэг юм даа гэж ойрын үед бодсоор байгаа. Түрээслэгч ихчэд эрүүлийг сайн сайхныг хүсье. Бямб гэрэл очир суух гэсэн хүн бичсэн байна. За тэгээд өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн минь загтлаа бичээд явуулаарай. Доор комментсд байгаа линкэн дээр дараад бичиж болно. Мөн мэйлээр явуулаарай. Инстаграмаа, фэйсбүүкээр бас явуулж болно шүү манайхаа. Тэгээд дараагийн дугаараар дахин баяртай уулзцгаая. Бай.